COP17 Цөлжилттэй тэмцэх тухай нэгдсэн үндэсний байгууллагын конвенцийн талуудын 17 дугаар баг хурал Монгол улсад анх удаа зохион байгуулагдах гэж байна. Олон улсын хамтын нэгдлийн хүрээнд ган, цөлжилт, газрын дөрөөдлийг чухалчлан ерөнхий утгаар газрын менежментийн асуудлыг хэлэлцдэг цор ганц олон талт гэрээ болох цөлжилттэй тэмцэх тухай нэгдсэн үндэсний байгууллагын конвенц 1994 онд батлагдсан бөгөөд Монгол улс уг конвенцэд 1996 онд нэгдэн орсон билээ. 2026 онд олон улсын бэлчээр ба нүүдлийн мал аж ахуйн эрхлэгчдийн жил. Олон улсын цаа аж ахуйн эрхлэгчдийн 8 дугаар их хурал, эмэгтэй фермерчдийн олон улсын жил тохиож байгаа энэ үед Монгол улсад зохиогдох COP17 баг хуралд нэгдсэн үндэсний байгууллагын 197 орны 10,000 орчим зочид төлөөлөгчид чуулснаар уур амьсгалын өөрчлөлтийн тулгамдсан асуудлуудад шийдэл гаргаж бодиттой үр дүнд хүрэх болно. Донор байгууллагуудын түншлэлийг бэхжүүлэх боломж бүрдэнэ. Дэлхийн нийтийн урт хугацааны өвийг үлдээхэд нэгдсэн үндэсний байгууллагын гишүүн орнууд хамтдаа нэгдэх болно. Энэхүү баг хуралд Монгол улс бэлчээрийн тэргүүлэх санаачлаг, ус ба газрын нэгдсэн менежментийн санаачлаг, байгальд түшгэлсэн шийдэл бүхий дэд бүтцийн санаачлаг гэх мэт багц санаачлагуудыг танилцуулан мөн хөрөнгө оруулалтыг татах болно. Их байгалаа сэргээж итгэл найдвараа бадраая. COP17 Улаанбаатар, Монголд тав тайморил.